Өнгөрсөн жил 1 кг ноолуур гарцаасаа шалтгаалж 180 мянган хүртэл үнэлэгдэж байсан. Энэ жил ноолуурын үнийг 200 мянган төгрөгнөөс бууруулахгүйгээр худалдан авахыг засгийн газар үйлдвэрлэгчдэд санал болгож байгаа юм. Учир нь ноолуурын үйлдвэр эрхлэгчдэд төрөөс 350 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон юм. Өнгөрсөн онд ноолуур арьшир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихэд давхарсан тоогоор 182 аж ахуй нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгосон. Энэ жил ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд 350 тэрбум төгрөгийн зээл олгож, хүүгийн зөрүүг засгийн газар татаас байдлаар төлөх юм. Ноолуурыг дотооддоо эхлээд угаагаад тэгээд ялгасын саманж ялгаад тэгээд одоо цэвэр ноолуур болгоод энийг гарах бодлогыг дэмжиж өөрөлдвөл дотоодын үндэсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа байхгүй төр. Тэгэхээр энэ хөнгөлөлтөө зээл болон төрөөс энэ босруулж гарах ажлын үйлдвэрийн дэмжиж байгаа тохиолдолд үндэсний үйлдвэрлэлүүд компаниуд одоо бараг 40 жахам компани байна шүү дээ. Ноолуур босруулдаг. Эдгээр зах зээлийн ханшаар буюу одоо боломжит хамгийн дээд үнээр одоо авах шаардлагыг бид тавьж байгаа. Нийт Аржентин банкнаас бол 17-оос 18% хувьтай гарч байгаа. Тэрний 10 гаруй хувь нь бол одоо төсвөөс татаас өгч байгаа тий. Тэгээд компаниуд бол 6-7% л төлнө. Хөнгөлөлтөө зээлд хамрагдсанаар жил бүр ашигладаг ноолуурын хэмжээнээс 2 дахин ихийг худалдан авах тооцоотой байгаагаа үйлдвэрлэгчид хэлж байна. Газар нутгийн онцлог болон бусад хүчин зүйлээс шалтгаалж ноолуурын гарц харилцан адилгүй байдаг. Тухайлбал Баруун аймгийн ноолуур хялгас ихтэй байдаг учраас хаягдал багагүй гардаг. Тиймээс малчид ноолуураа самнахдаа аль болох тоос шороо бага, хаягдал бага гарахаар самнах нь үнд нөлөөлнө гэж ярьж байсан юм. Зах зээл өөрөө үнэ тодорхойлдог. Тухайн зах зээл дээр одоо ноолуурын эрэлт өндөр байх тусам үн нэмэгдэл явцдаг. Эрэлт багтаа байх юм бол үн ундаг. Тэгээд энэ чинь бол дэлхийн зах зээл энэ дайман бүхэл зүйл одоо энэ үнд нөлөөлж штэ. Баруун аймгийн малчид маань одоо нэг самнахта ноолуураа самнахта нөгөө хялгасаа хэргаад шороо тоосгүй доор нь ингээд зөв ингээд дэвсээ цэвэрхэн самнаад ирэх юм бол дагаал үн чинь өссөн штэ. Тэгэхээр энэ тал дээр одоо хувь хүн малчин хүнээс шалтгааллах одоо энэ зүйл дээр малчт маань айгуу сайн анхаараач гэдэг хүсэлт байгаа. Тэгвэл яванда ноолуурын маань үн өснө. Өсөөгүй өсөн штэ. Чанар өсөхөөр үн өсчил таараа. Ноолуурын дуудлага худалдааг энэ сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдааны үнийг дэлхийн зах зээлтэй харьцуулсан байдлаар гаргаж 1 кг боловсруулаагүй ноолуурын үнийг $40 орчим байхаар тооцоолж байгаа юм.